Сайн байцгаана уу? Чадан цагийн маань сайтаас бэлтгэн хүргэж байгаа Premiere-ийн цуврал хичээлийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хичээлээр бид ерөнхийдөө монтажлсан файлыг хэрхэн зөөх тухай хичээл орно. Бид энэ тухайн видеог монтажлахдаа импорт бүх энэ тэндээс зарим нь дэлгэцнээс зарим нь одоо бид ингээл чирээл оруулж байгаа, зарим нь болохоор D hard-наас ч юм уу, зарим нь болохоор C hard гэдэг ч юм уу. Эдгээр одоо эднээс ингээ файлуудаа хаанаас нь авснаа мэдэхгүй, хаана юу байгааг мэдэхгүй учраас бид яг энэ прожектыг зөөгөөд өөр газрын компьютер дээр монтажлахад бол хэцүү байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ collect буюу энэ тэнд хуулагдсан дүрсийг ботонуудаа нэгтгэх вэ гэдэг хичээлийг оръё. Мэдээж нэлээд олон монтаж бол хийгдсэн байгаа. Монтажсан энэ project маань байх хэрэгтэй. Тэгээ энэ project дээр болохоор эхний хэсэг file, project manager гэсэн хэсэг рүү бид орох хэрэгтэй байгаа. За эндээс энэ бидний ажилласан project дээр болохоор ийм хоёр sequence нэгдсэн байна. Яг энэ одоо бүхүүрийн айраг гэдэг энэ хэсгийг авах уу? Эсвэл sequence 2 гэдэг энэ хоёр дээр монтаж хийсэн үү гэд. Эсвэл энэ хоёулаа хэрэгтэй бол бид энийг сонгоод идэвхжүүлээд чеклээд collect files and copy new location гэдэг энэ сонголтыг дараад хаана гэдгийг бид гаргаж өгөх хэрэгтэй байгаа. За жишээ нь одоо энийг бид сул хардтай хаана. За ийшээ G рүү зөөгөөд G hard руугаа одоо зөвхөн hard руугаа зөөсөн ч болно гэсэн үг байхгүй. За calculate хийхээр энд болохоор миний нөгөө одоо сонгосон энэ browser дээр би G hard гэж сонгоцсон тийм үү. Гэтэл энэ G hard нь 280 GB зайтай байна. Гэсэн чинь миний одоо энэ ажиллаж исэн project маань одоо яг хэдэн гига болохыг би бол мэдэхгүй. За эндээс calculate хийчээ. Unknown гэж гаргаж ирсэн байна. Calculate хийх юм бол за ингээд 84 GB файлыг нэгтгэх нэ. Одоо 84 GB энэ тэндээс сонгож авсан. Эндээс ч авсан байгаа, эндээс ч авсан байгаа, эндээс ч авсан байгаа, эндээс ч авсан байгаа, энэ десктопоос ч авсан. Гэх мэтчлэн энэ бүх файлыг нэгтгэх нэ. За окей дараад save. Энэ болохоор одоо хадгалах уу гэж байна. Тэгээд тийм ээ хадгалаад. За одоо энэ явж дуусгахыг хүлээн байна. За project manager маань уншаад дууслаа. Тэгээд энэ project дээр нэлээд их дүрс дуу байсан учраас маш нэлээд удаан хугацаанд уншлаа. Тэгээд бидний project manager хийсэн одоо дүрс хийхсэн газар маань ерөөдөө та мэдж байгаа. G hard руу бид хийсэн. За энд болохоор саяны project manager маань энд ирсэн байна. Түрүүн 81 ГБ гэдэг чиглэл 80 ГБ. За энд ерөнхийдөө 80 ГБ файлыг энд project-д ингээд энэ тэндээс одоо цуглуулад энд нэг юм фолдертай болгожээ. За тэгээ ороод үзэнгүүт бидний саяны энэ Premiere дээр ашигласан project дээр ашигласан бүх media kitchen байна. Тэгээд ерөнхийдөө энэ Premiere-ийн энэ project-ийн хадгалсан ийшээ ороод бид тэгээд ашигласан бүх энэ дуу, дүрс, фото дүрснүүд маань энд ингээд байна. Одоо жишээ нь энд дуу байна, дүрс байна. Гэх мэтчлэн энэ файлуудыг нэгтгэж байж байгаамаа. За тэгээд энийгээ бид копидод за магадгүй ингээ харданд хуулаад өөр хин нэгэн компьютер дээр хийхэд одоо суулгаад ингээ ажиллахад энэ дээрээ дараал бид саяны энэ project-тэй нээх боломжтой байгаа. За ингээд өнөөдрийн хичээл ерөнхийдөө энд хүрээд өндөрлж байна. Чадан цагийн сайт руугаа ороод бидний бэлтгэсэн бусад видеонуудыг үзээд бас дагаж дуурайгаад сураарай. Тэгэхэд дараагийн хичээл дээр эргээд уулзцгаая.